Сайн байцгаана уу? За, намын Эрдэнэ байна. Тэгээ ер нь л намайг жижиг гэж дууддаг. Тэгээд Fiverr уран бүтээлийн нэгдлийн жүжигчин уран бүтээлч байгаа. Бид дөрөв нэг оюутан байхдаа амирх тийм бол олон нэг юм өгүүлэлгээс идэвсэн ч юм амирх тийм олон ажил хийдэг байсан. Тэгээд яг нэг дөрвөлнгийнх нь нэг юм байнгын бодогддог ч юм уу нэг юм ажил хийдэг байсан байхгүй юу? Яг нэг манай гэгээтэй адилхан. Тэгээд тэр нэг юм өгүүлэлгээсээ ярилцж агаад тэгээд ийм амир гоё юм ахуйтай амир гоё энгийн гоё уран бүтээл хий гэж хоорондоо яг бүр яг төгсөхдөө ярьж байсан. Тэгээд яг нэг ажил араас нь хийж байгаа л яг гэгээ кино бүр хэдэн жилийн өмнө ярьж байсан тэр ажил маань байсан болохоор тэгээд ер нь бол нэлээд ярилцж агаад хийжсэн да. Яг дөрүүлээ ярьж агаад бас нэг юм ер нь бол нэг юм аавын тухай амар гоё кино хий. За ер нь бол яг Монголд ингээд ээжийн тухай ч юм уу ингээд амар олон кино байдаг. Тэгвэл ингээд аавын тухай амар гоёор ингээд ийм уран бүтээл хийя гэд. Тэгээд манай томоо амар тийм гоё монголчууд царайтай бид дөрөв дундаа. Тэгэл яг чам тохирно гэл. Тэгээл хийжсэн да. Тэгээд яг одоо гэгээ киноны гэгээгийн дүрд ингээд мэдээж өөртөө хийсэн уран бүтээл өөртөө тоглолтоо. Гэхдээ гэгээ гэдэг дүр дээр бид одоо үлдсэн 3 нэрөөсөө би тоглоё ч юм уу. Ерөөс тийм гаргаагүй. Яг л томоо яг энэ жил тохирно гэл яригдчихсэн. Тэгээд томоогийн бас нэг оюутан байхдаа яг иймэрхүү дүр дээр ажиллаж байсан нэг ажил байдаг байхгүй юу. Бүр амар гоё сэтгэл ханагссан. Яг л ингээд тэр ажлаар нь ингээд гоё томоог харцсан байсан болохоор яг л миний найз гэл амар их. Яг тэгэхээр яг л томоо л зориулсан ер нь бол уран бүтээл байсан. Ер нь бол яг анх зохиолоо яригдаа тэгэл камерны арт тэр юм уу мэдээж яг ингээл автор сценүүд айгу хэцүү байсан. Тэгээд нэг яг өөртөө одоо ингээл ажиллаж байгаа тэгээд бид нар чинь ингээл уран бүтээлээр ажиллаж байгаа ч гэсэн амьдрал дээр ч гэсэн амар сайн найзууд. Тэгэхээр ингээд нэг юм найзыгаа ингээл амар уйлаад нэг юм хэцүү байгаа хэсгийг харах камерны артаа ингээд бид нарт ч гэсэн амар хэцүү байд юм байна лээ. Тэгээд нэг юм одоо томоогийн хувьд гэтэнгүүд яг ингээд тэр аавтайгаа ингээд байгаа хэсгүүд дээр ингээд яг мэдээж хүн чинь ингээд яг аавыгаа бодоол ингээд яаж байгаа шүү дээ. Тэг ингээд камер ингээд яг дрессээ авахаас олон авсны дараа яг ингээд юм бүр ингээд чичирдсэн тэг ингээд амар хэцүү байгаад байгаа байхгүй. Тэр мэрийг харах бүр ингээд амар юм хэцүү байт юм байна лээ. Айгу. Хамгийн ихнийх нь гэхэд гэгээ дээр ингээд томоо ингээд нөгөө юм уйлаад амар ингээд гүүрээр гүйдэг хэсэг байдаг байхгүй юу. Тэгээ гүрээр гүрчээ дахиж авах болсон чинь томоо ингээд наашаа ирээл нэг юм тэгээ нэг нь ингээд твэрхчихсэн юм аа ингээд томоог тайвшруулах гад тэгвэл би бол ингээд тайвшруулмааргүй яг тэр нөгөө мэдрэмжээр нь буцаагаа хайвуулах гад битээжи твэрхэтэ зүгээр цаашаа яв гэд амар ингээд нэг юм уурлаад хаа холоос загнаад төгж ингээд паникнд орцсон. Тэгээ нэг юм тэгээ буцаал цаашаа яваад за дахиад гэдэг ингээд орлоод ингээд амар тийм хэцүү дараад нь тэгээд яг дуусна нараас ингээд амар тврээд өөдч ингээд уйлжсэн байхгүй. Яг нэг тухайн хүчтэй угаасаа л томоо тэрийг ойлгож авна. Тэгээ ус өөртөө уран бүтээлийн төлөө тэгээд тэнгууд нь болохгүй чи бити ингээд л та гээл тэнгууд ингээд заа гэл. Тэнгууд тэгээ дараад нь яг ярилцсан. Яа, ер нь бол яг нэг одоо ингээд амьдрал дээр хүмүүс ингээд юм хойд аав гэдэг ч юм уу тиймэрхүү ойлголтыг юм хар бараан гэдэг зүйлээр ер нь л хөвчтэй ойлгодог, хүлээж авдаг болсон юм шиг ер нь бол бид нарт санагддаг. Тэгэнгүүтлээ мэдээж хамгийн гол зүйл нь за өсөгснөөс одоо төрөөснөөс илүү одоо өсөгснөө нь хүмүүжүүлсэн нь илүү сайн аав ээж болдог шүү гэдгийг бас харуулахыг хүссэн. Тэгээд бид нар нөгөө нэг юм зохиол дээрээ судалгааны ажил хийх гээд амар их явсан. Тэгээд яг нэг юм зүйлийг амар сонсч байсан байхгүй юу? Нэг юм асрамжийн газар одоо хөгсчүүлийн асрамжийн газар байдаг. Тэнд ингээд маш олон юм хөгсчүүл юм өөрсдийнхөө ингээд юм хүслээр ирдэм байх лээ. Тэр амар тийм хүн тусч исэн байхгүй юу? Яагаад өөрсдийнхөө хүслээр ирдэм гингод тийм хүүхдтэй нөгөө нэг юм хөгшрөөд одоо ямар нэгэн тэр одоо хүндрэл учруулахгүй юмсан гэсэн тийм үүднээс өөрсдөө асрамжийн газар ирдэг гэдэг мэдээ ингээд би тэгээд амар хүн туссан байхгүй юу? EVD гэж бодмоор хүүхдүүд нь тэнгуудын гутлаа ингээд гэрийнхаа хаягийг насангууд гэрээ хаягаа хэлж мэлдэггүй ч юм уу ингээд буцаагаад нэг тийм хүүхдүүдтэй ингээд очмооргүй хүндрэл учруулмааргүй байдаг болохоор тэгээд ийм сайн ингээд хүүхдүүд ингээд аав ээжигаа ингээд харж болноо тэгээд аав ээжтэй хүндрэл учруулахгүй ингээд нэг хүүхэд аав ээжийн хоорондын харилцааг нь амар гоёор л харуулахыг хүссэн.
Тэгээ киног бол бүх насныхан л үзэхэд хамгийн гоё тохиромжтой кино гэж хэлнэ. Энэ дээр зөвхөн нөгөө нэг юм аав охины хайр гардаггүй, найз нөхөрлөлийн ч гэсэн хайр гардаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юм амьдралын гой гой мөчүүдийг заавал тийм хэнцэр гой гой тийм чамин зүйл гэхгүйгээр маш энгийн зүйлээс ч гэсэн тийм гоё хайрыг, гоё мэдрэмжийг авч болдог болохоор авч болдог гэдэг тэр нөгөө нэг юм мэдрэмжийг харуулах учраас бүгд насныхан үзэхэд хамгийн гоё тохиромжтой гэж бодож ер нь бол анх хийсэн болохоор бүгдээрээ үзэхэд их гоё тохиромжтой хаа.